Бибээр Монгол хүмүүнд харилцааж байгаа өнөөгийн аргачлалыг эрс өөрчлөлийг хэмээн бодож явдаг нэгэн. Манай Монгол улсын өмнөх түүхийг зөвхөл 310 жилийн турш төвд хэл бичиг, 70 жилийн турш орос хэл, грек бичиг, харин сүүлийн 20 жилд англи хэл, латин бичигт шүтэж ирлээ. Өөрөөр хэлбэл ертөнцийн юмс үзэгдлийг хамгийн гол янзаар нэрлэж өгсийн сандаа саяасаа шүхтэй Монгол хүмүүс 400 жилийн турш харь хэлийг төрөл хэлнээсээ дээр тавьж эрдэм мэдлэгтэй дүүцүүлж байсан алдаа гэж үздэг нэгэн. Соён гээгэр үлэгч телевиз, хэл судлаач, англи хэлний багш Гочогийн Нацаг Доржтой хамтран англи үгсийг тогтоох монгол сэтгүүкийн цуврал хичээлүүдийг цоо шинээр бэлтгэн үзэгч та бүхэнд хүргэж байна. Нацаг Дорж багш ярихдаа харьд очсон монголчууд тухайн газрынхаа хэлийг маш хурдан сурдаг нь хэлний авьяастайдан юм уу бусдаас илүүдэн огтхон ч бишээ. Гол учир нь манай монгол хэл авиа зүүн хувьд бусад хэлнүүдээс хавьгүй даваа бөгөөд үгсийн сонголт арвин хувилбар олонтойд оршиж байна гэж тэмдэглэсэн юм. Өнөөдөр дээр доргүй сурахаар мэдээч англи хэлийг хэлбэрсүүлж төрлөх хэлтэйгээ дүүцүүлэх аргачлалыг мэдээд авчих бол 3-аас 5 сарны дотор англи хэлийг англи хэлтэндээс дутгааргүй эзэмших болно. Зөвхөн соён гэгэрүүлж телевизээр миний заах гэж англи хэлний үгсийн санг тогтоох монгол сэтгүү цуврал хичээлээр англи хэлний үгсийн санг тогтоож өөрийн болох нь монгол хүмүүн танд маш хялбархан гэдгийг батлах болно. Даваагаас баасан гарагийг дуустал орой бүр үзэг цалсан бэлдээд цэнхэр дэлгэцтэй ойртон суухыг урьж байна. Англи хэлний идэвхтэй хэрэглэгддэг 20 мянган үгнээс 500 орчим үг нь монгол үгсийн сангаас гаралтайг та мэдэх үү? Тухайлбал англи хэлний danger хэмээх үг нь монгол хэлний тэнгэр гэсэн үгнээс гаралтай ажээ. Дорн зүгээс тэнгэр шүтлэгт аимшигт хүмүүс ирж яваа гэсэн Европ телевизний айдас инхүү англи хэлний danger гэсэн үгийг бий болгосон байна. Мөн англи хэлний human гэдэг нь босоо монгол бичгийн хүмүүн гэсэн үгнээс гаралтай ажээ. Энэ мэдчлэн монгол хэлтэн англи үгсийн мөн чанарыг зөв ойлгож гаднаас нь бас гүнээс нь мэдэрч сурах цоошин аргачлалыг Гочогийн Нацаг Дорж багш соён гэгэрүүлэгч телевизийн үзэгчдэд хүргэх гэж байна. Эрхэм үзэгч та бүхэн англи үгсийг тогтоох монгол сэтгүүкийн цуврал хичээлийг даваа гарагаас баасан гараг дуустал өдөр бүр 21 цагт зөвхөн соён гэгэрүүлэгч телевизээр хүлээн авч үзээрэй. Сайн байцсан үзэгчтэй англи үгсийг тогтоох монгол сэтгүүкийн сэдвүүд хичээлийн манд 7 дугаар эхэллээ. За ингээд үргэлжлүүлээд бид жишээнүүд авсаар явъя. За энэ удаад бидний хамгийн мэдэж байдаг магадгүй ихэнх нь мэддэг тэм үгсүүд байна. За энэ нэг үг бичи гэж нэг бид агаар гэж хэлдэг. За энтэй төстэй бас нэг үг бий arrow гэж үг бий. За ийм бас нэг ойролцоо arrow гэсэн үг байна. Arrow гэсэн үг байна. Area гэж үг байна. Arrow гэсэн үг байна. Arrow. And airy гэсэн үг байна. Airy. And ether гэсэн үг байна. За энэ үгнүүд ингээд харахад бол ерөнхийдөө төстэй юм шиг ажиглагдаж байгаа баг. Тэгээд нэг агаар гэсэн ерөнхий санаа бол энд байх ёстой. Тэгээд эндээс энэ үгнүүдийг хэдүүлээ тойл бичгэн дээр яг юу гэж хэлсэн байна харъя. Энд бол англи хэлний Оксфордын 8 дугаар хэвлэл дээр гарсан үгсүүдийн дандаа байж байгаа. Орчин үеийн тойл бичгт гарсан. Тэгээд интернет дээр бүгд орж байгаа. Тэгээд нэт дээр болор тойлын
тайлбар нь ямар байна вэ гэдгийг харьцуулах журмаар нэг харъя. За энэ зах агаар гэдгийг яг биччихье. За энэ утга нь энд гарал үүсгэнэ гэсэн байна. За энэ агаар гэчихэд бас байршил гэсэн санаа энд байдаг. Одоо талбай гэсэн үг энд орцсон байна. Агаартай байна гэдэг бол зайтай байна гэсэн үг байна. Агаартай байна гэдэг чинь зайтай байна гэсэн. Тэгвэл бид энд юун дээр бичсэн үгнүүдээсээ бас харъя. Arrow. За энэ гарал юу юм бэ гэсэн чинь нөгөө агаар маань байж. За энэ хоёр бол ойролцоо бичигдсэн учраас бол бид за эндээс үндэслээд aerobatic гэж агаарын одоо үзүүлэг сургууль, агаарын одоо тоглолтууд энэ одоо том онгоцнуудыг нислэг үлдэж байгаа байдал, агаарын акробат хийхийг aerobatic гэж хэлдэг байна. За тэгвэл aero гэдэг бол бас л агаар гэсэн үг байна. За тэгвэл энтэй төстэй дараагийн үг юу вэ? Aero. За гэтлэнд бас л нөгөө агаар маань байж байна. Air агаар гэдэг маань байж байна. Язгуур нь латин гаралтай юу гэсэн үг вэ? Агаар гэсэн үг. Тэгээ энд бас ямар утгаар ордог вэ гэхээр зэрэг антин гэсэн утгаар ордог юм байна. За энэ зургийг харъя. За энэ arrow одоо Их Британд жишээлбэл энийг arrow гэж хэлээд Америкт болохоор зэрэг антенна гэж хэлдэг. Тэгэхээр ерөөсөө агаарын юмыг антенныг жишээлбэл агаар гэдээ бас хэлчихдэг юм байна. За энэ үсэн тэгвэл дараагийн үг нь юу юм бэ? Area. За энэ язгуур нь юу юм бэ? За энэ юу гэж хэлсэн бэ гэхээр бас л нөгөө бидний агаар гэдэг төстэй гэхдээ энэ зүгээр тайлбар хийхдээ тухайн нэг гадаргууд дээрх хоосон орон зай гэсэн санаа байна. Хоосон орон зай. Тэгэхээр за энэ ари гэдэг нь тийм утгатай юм байна. За тэгвэл areola гэвэл юу вэ? Areola. За энэ гарлын үзье. Бас л нэг хэсэг хоосон зай гэсэн санаа байна. За энэ хоосон зай нь юу юм гэхээр зэрэг одоо хөхний товчны эргэн тойрох хүрээг өөрөөр товчтой төвийсэн хэсэг нь болохоор зэрэг ямар нэгэн юмтай байна гэсэн үг байна шүү дээ. А гэтэл тэр ямар нэгэн юм төвийж гараагүй юм нь болохоор зэрэг areola гэх жишээтэй. Тэгээд за тэгвэл дараагийн үг нэг өөр үг байна. Нөгөө бидний Кирилл А үсгтэй маань адилхан үгнүүдээс өөр бүр И үсэг, Е үсгээр эхэлчихэж байна. За энэ юу гэсэн үг юм бэ? За юунаас нь харъя. Гарлыг харъя. Гарлыг харсан чинь бас тухайн нэг гадаргуу дээрээс дээшээ одоо төвийсэн хэсэг эсвэл магчин шуудын үүр өндөрт байдаг үүр гэсэн. Өндөрт байна гэхээр бас агаарт байна гэсэн. Тэгэхээр хоосон зай талбай эзэлсэн агаартай байна гэдэг ерөнхий санааг байж идэг. Тэгэл үгнүүд нь болохоор зэрэг ерөнхий дуудлага airy гэсэн санаа байна. Airy энэ дуудлууд нь янз янз. Жишээлбэл Их Британд жишээлбэл нэг airy гэж дуудаж байна. Airy гэж дуудаж байна. Airy гэж дуудаж байна. Энэ 3-4 янзаар бол дуудах юм байна. Тэгэхээр ерөөсөн англи хэлэнд ямар учиртай юм бэ? Ижилхэн бичлэгтэй эндээс бас анзаарах хэрэгтэй. Игшгүүд нь болохоор зэрэг ямар байна? Эхлээд бол А үсгээр байсан, дараа нь Е үсгэр рүү шилжиж байна. Тэгвэл ерөнхийдөө эхлээд их шиг дараа нь
гээгүүлэгч нь нэг байна. Эр үсэг байна. За тэгээд дараа нь бол баахан гişгүүдийг янз янзын байралтайгаар хийчихсэн байна. Тэгээд агуулга нь бол ерөнхийдөө агаартай, зайтай, талбайтай гэсэн санаа байж байна. Тэгээд дараа нь энд огт өөр юм шиг нэг үг байна. За энд ether хэлээ хазаж ether гэж хэлдэг үг байна. За энэ гол энэ эфирийн одоо шингэн гэж хэлдэг. Гэхдээ энэ утгаас гадна энэ бол тэнгэрийн одоо юу гэж энэ болор тал дээр юу гэж хэлсэн байх гэхээр дээд тэнгэр гэсэн байна. Дээд тэнгэр гэдгээс бол тэнгэрийн дээд хэсэг гэсэн санаа болохоос дээд хэсэг гэсэн болохоос дээд тэнгэр гэсэн бурхны гэсэн тийм санаа биш. Яг зүгээр тэгж хэлээгүй бах зүгээр товчлоод ингэсэн бах тэнгэрийн дээд хэсэг гэсэн утгатай байна. Тэгэхээр бас л за энд болохоор эфир гэж бид хэлээд заншчихсан. Энэ бас л нөгөө агаар гэдэг үгмал байж байна. За энийг гарлыг үзье. Тэгэхэд бол аса уг нь бол латин гарлаараа бол агаар бичих ёстой байсан байна. Латин гарлаараа. Гэтэл англичууд энийг аваачаад аг нь бол е үсэг болгоод ингээд арай өөрөөр дуудаад тэгэхээр а үсэг маань бидний хэлээд байгаа кириллийн а үсэг гэдэг дүрстэй адилхан мөртлөө еч болоод байх шиг, ич болоод байх шиг. Тэгэхээр эфир гэдэг үг маань ерөөсөө агаар л гэсэн үг байна. За энд жагсаасан үгнүүдийг ингээд харахад бол ойролцоо арайхан нэг жоохон хязгайхан дуудаад байх юм бол ерөнхийдөө ойролцоо тэгээд юугаар ялах хэрэгтэй юм бэ гэвэл бичлэгээр нь ярихаас өөр одоо арга байхгүй байна. Тэгэхээр ийм харилцан шүтэлцээтэй нэг гарал үүсэлтэй үгнүүдийг бид нэг дор аваад яваад байх юм бол аяндаа англи хэлний бүтэц болоод тогтц бүтдэг аргыг нь бол мэддэг болчихноо. Тэгэд бид хэлсэн хичээлийн маань гол зорилго юу вэ гэхээр зэрэг ерөөсөн англи хэл гэдэг бол тоотой. Үгсийн сан тоотой. Нэг энэ тойл бичигт Оксфордын тойл бичигт орсон үг нь 23500. Эндээс зарим нэг юм хасагч юу гэхээр газар орны нэр, хүний нэр, одоо элдв ховор амьтдын нэрийг бол энд оруулаагүй амьтад одоо жишээл байнга хэрэглэгддэг онцгойлсон нэрнүүдийг оруулаагүй байнга хэрэглэгдэж байдаг тийм зарим нэг уран бүтээл амьтны нэр орсон ийм тойл байгаа. Ер нь бол англи хэлний үгс бол хоорондоо их төсөөтэй юм байна. Яаж эднийг одоо ялгадаг болох вэ гэвэл аргагүй л одоо бичлэгээр нь ялгахаас өөр арга байхгүй. Ойролцоо дуудагдаад байдаг учраас төгсгөлөг биш. Төгсгөлүүд нь баг мэдэгдэхгүй шүү ийм байгааг анзаарсан баг. Дээр нь тэгвэл одоо ер нь англи хэлний одоо энэ аялга үг гэж хэлдэг юм ямар нэгэн авиаг гарсан авиаг дуурайж хэлэхдээ яаж тэмдэглэдэг юм болоо гэсэн санаа эндээс гарч ирнэ. Тэгэхээр энд нэг 250 орчим үгийг жагсаасан байгаа. За энд 250. За энийг бол хүн болгон ер нь бол нэг үйлгээд үзчих хэрэгтэй. Яагаад гэж юм гэхээр одоо жишээл хамгийн эхлээд astonish гэсэн үг байна. Яагаад аагаар ихэлсэн учраас л одоо ихэнд орчоод байгаа болохоос зүй нь бол бид бол тон тэ үсрүү очие. Эндээс болоод энд astonish гэхээр зэрэг түнхийдэл гайхагдах гэсэн санаа байна. За энийг түр орчоод тэ үсрүү нь очие. Тэ үсгээр эхлэе. За энд тэ үсгэн дээр сад гэсэн үг байна. Битүү хүнд юмны чимээ бол сад гэж хэлэв. Санда гэхээр зэрэг 219-т түн тан хийх тэнгэр дуурах санда. За самп гэхээр зэрэг нүдэх гэсэн тийм утгатай байна. За тэгвэл тэтл татл гэхээр зэрэг за
чалчаа яриаг тэтл тадлах гэх жишээтэй. За эндээс хамгийн ихний түрүүчийн үгийг дахиад нэг харъя. За энэний язгуур бол тоон гэсэн үг ба. Тоон гэдэг яг хэрэг аливаа имийг цохоход тон гэсэн дуу гарна. Тэгэхээр тон гэж чимээ хахад хүний анхаарал тэрлөө төвлөрнө. Тэгэхээр зөв гайхагдах гэсэн тийм санаа. Тийм тодорхойлолт урталт нь айс гэдэг энэ анзаарч байгаа. Айс гэдэг одоо октор залгацсан байна. Тэгээд нэг тон гэдэг авиагийн чинь тоон гэдэг үгээр уг нь тэмдэглээ. Тэгээд тэр нь урталт нь ийм залгачих юм болов энэ нэг анхаарлыг татах гэсэн ийм утга гарч байна. Тэгвэл энэ тоон гэдэг үгийнхаа бас дахин жоохон өөрчлөөд Огийн юугаар солих юм бол Огийн юугаар солиод бичих юм болохоор нөгөө тун тан гэдэг дугаараад байгаа юм чинь нэг хэвэнд ороод жигд аялгуутай болох юм бол чүүнэн бол өөрөөр нэг хөвгөнд орж ийн гэсэн үг. Тэгэхээр авиа гарах гэх юм бол тоон, чимээ гарах юм бол тоон гэж хэлчихээ. Тэрийг хөглөх гэхээр зэрэг чүүн болж байна. Нэг авиа жигд авиатай болох юм бол чүүн. Өөрөөр юмыг ямар нэг юмыг хөглөх, хэвлэх, нэг хэвэнд оруулах, тохируулах гэхээр чүүн болж байна. Тэгэхээр иймэрхүү хэлбэртэй үгнүүд бол энэ 250 орчим үг байна. За энэ тэгээд энэ үгийг яаж энээс үүдээд авианаас үүдээд яаж үг бүтэж байна вэ? Тэрийг үсгээр тэмдэглээд англи хүнд ямар хэлбэртэй болж байна гэдэг нь их сонин. Эндээс ажиглаад байх юм бол эдгээр эднүсийг давтаад сайн утгыг ингэж өөртөө төсөөлөд явах юм бол аянда англи хэлний бүтц за бидний түрүүн мэдсэн oil гэдэг үг энд явж байна. Oil гэдэг all шаршуу за how гэдэг үгнүүд энд байж байна. За palpitate гэдэг пал гэд зүрх дисхийг palpitate зүрх пал цоглоо гэж хэлдэг бид нэ. Palpitate гэдэг зүрх дисх гэсэн үг байна. За цаашаа бидний сайн пинг-понг гэж юу юм бэ? Ширээний теннис одоо ширээн дээр одоо бөмбөг байгаад пинг-понг гэдэг урд. Тэгээ энийг ширээний теннис гэж хэлж байна. Уг нь бол table tennis гэж хэлдэг. Гэхдээ ер нь одоо хар ярианы хэлдэг нь пинг-понг гэдэг бүгд ойлгодог. Пинг-понг гэх юм бол ширээний теннис гэсэн үг байна. За тэгээд энд одоо шилбэл плоп гэдэг шунууд блүк гэдэг шунууд шитгэд одоо усанд орохдоо ямар дуу авиа гаргадаг блүк гэсэн авиа гаргадаг. Яг тэрийг аваад усан журуу шитгэд гардаг плоп гэх жишээтэй. Плоп гэж үгтэй юм байна. За тэгвэл цааш нь энд одоо танил за П үсгэн дээр нэг ороод хий. Энэ нэг танил үг байд жишээлбэл pump гэсэн үг. За pump гэдэг юу гэсэн үг юм бэ? Памбайдах. Памбайд хүмбэлгэх гэсэн. Памбайд хүмбэлгийг яаж хийдэг юм бэ? Одоо манай бидний англи хэлний pump гэдэг нь носоосдох гэсэн үг. Бид носоосдох хөөрөгдөх гэсэн үгээр хэрэглэхгүй дандаа орсоос авсан носоосдох гэсэн үг ашигладаг. Тэгвэл яг англи хэлэндээ памбайдрна гэдэг нь памбайд гэдэг юм бол pump гэдэг нь носоос өгнө шүү дээ. За гэх мэтлэнгээр энд нэг 250 үгийг энэ үгнүүдийг нийтээр тавьчихна. Тэгээд давхар энэ үгнүүдээ Оксфордын толтой хацуулаад жишээлбэл одоо юу гэх юм сая бол тоон гэдэг үг байна. Тоон гэдэг үг гарны үсний юм бэ гэсэн чинь. За энэ бол яг л сунгах гэсэн санаа байна. Гэхдээ энд бол бид энийг
ер нь авиатай зүйлсэн одоо дүүхээс арга байхгүй. Энд бол дуу авиа гэсэн санаа байна. Дуу авиа. Аянда та нар энэ үгнүүдийн гарлуудыг ингээд энэ өөрсдөө бол яг сунгах гэсэн санаагаар хэлсэн байна. Гэтэ энэ бол миний хувьд бол энээс илүү тийм санаа байхгүй байна. Энэ бол шууд авианаас үүдсэн үг байна гэдгийг би тэгж үзэж байгаа. За тэгвэл энэ нэг бас нэг үг байна. За памп гэж үг гэж. За юу гэсэн юм. За энэ бол магадгүй ер нь бол дуурайм авиага хаа гэж памп гэдэг. Тэгээд энэ өөрсдөө гарлаа бол бас сайн мэддэг. Памп гэдэг. Ерөөсөө памбайдуудыг юм чинь памп гэдгээ гэдэл хэлчихвэл уг нь монгол үг байсан болов монгол хэлний одоо гарлыг мэддэг байсан бол бид нар үл шууд таач байлаа дааж монгол хэл мэдэхгүй учраас гарлаа бол мэдэхгүй монгол хэл энд бол монгол хэлнээс гарсан гэсэн үг бол бараг байхгүй. За энэ нэг ийм үгийг хэлдэг. За хоод гэж одоо энэ олон хүнийг цугласан тохиолдолд орд одоо алтан ордны ус гэж хэлдэг. Хоод гэхлээр олон хүн цугласан байх юм бол хоод гэж хэлдэг. Энийн гарлыг нь болохоор зэрэг 16 дугаар зууны үед татарууд нүүдэлчин татарууд тас гарсан ийм утгатай үг гээд одоо энэ хааны одоо суурин хүрээг бол хоод гэж хэлдэг гэж тайлбарласан. Гэхдээ энэ англи хэлэнд юу гэж болсон бэ гэхээр маш олон хүн цугласан байвал тэрийг hard гэж хэлдэг юм байна. Зүүн нь бол энэ орд алтан ордны улс гэсэн санаа байгаа. Хааны орд гэсэн үгийг англичууд хэрэглэсэн байдал нь байна. Да. зөв сая ингээд үзлээ англи хэлний авианаас ингэж үүдсэн үгнүүдийг нэг 250 орчим байдаг юм байна. За тэгвэл эндээс гадна түрүүн бид дурдсан монгол одоо үгтэй нэлээд дөхүү 500 орчим үгнүүд байдаг гэж жишээ татсан. За энэ яг нэгэнт одоо тод бичгийн дарааллаар бол А үсгээс эхлээд явдаг. Журмын дагуу энд ингээд жагсаацсан болохоос биш. Зүй нь бол бид зарим нэгэн одоо энэ префикстэй юм уу урталтаа одоо префикс угтур үг агуулсан ийм үгнүүдийн бол одоо тусад нь ялгаж харуулах хэрэгтэй юм байгаа юм. Гэхдээ энэ жагсаалтаараа зүгээр нэг гүйлгээд нэг харчихъя. Жишээлбэл энэ абер гэж абес за абат энэ үгнүүд бүгд уг нь бол бидэнтэй ингээ харахад бол аав эцэг гэсэн үгтэй яг адилхан. Тэгээд үнэхээр тийм байх уу гэд үзэхээр зэрэг тийм ээ энэ эцэг гэсэн үг байна. Абба гэхдээ манай бидний монгол хэлний аав гэдэг үгийг эдгээр юунд ашигладаг вэ гэхээр зэрэг лам нарыгаа аав гэдэг юм байна. Тэгээд өөрийнхөө хэлний нэгэнт лам нарыг аав тэр аав гэдэг санааг бол энд бол гол тусгаагүй. Тэгээд тэрийг эмэгтэй аббес хэр зэрэг гэлмаа болгочдөг. Тэгэхээр их сонин сэтгүүг та нар одоо энийг ажиллах хэрэгтэй. Абба хэр зэрэг бол эцэг лам гэсэн санаа байгаа мөртлөө тэнд нь эм хүйсийн аббес хэр зэрэг гэлмаа болчих шít. Үгэндээ одоо зохиож байгаа хэлбэр нь иймэрхүү. Одоо тэгвэл аббэ хэр зэрэг нөгөө эцгийн чинь эцэг ламын байдаг газар нь болохоор эбэ. Бас л нөгөө аав гэсэн. Тэгвэл тэр дотроо нэлээд одоо том хам лам гэх юм бол абат. Иймэрхүү байдлаар одоо аав гэдэг язгуурыг хичнээн одоо төрлөөр өөрчлөөд. Гэхдээ эхний 3
одоо үсэг нь өөрчлөгдөхгүй анзаарч байгаа. Тэгэхээр тэр хойдолт нэг 2 жоохон өөрчлөөд одоо ийм эцэг эцэг лам эцэг гэлэнма энд бол эцэг гэсэн үг байхгүй зүгээр энд арчиж. Гэтэ гэлэнма гэхээр зэрэг ийм болчихно. Гэлэнма тэгээд сүм хамблам гэхээр зэрэг энэ 4 үг жишээлбэл бий болцсон байх шүү дээ. Энэ үгийн тоо нэмэгдэл явчих шүү дээ. За тэгээд цаашаа abbreviate, aberrant, abide, abject, abjar гэл. За эндээс онцгойлон үзэх ёстой нэг яг нэг abolish хэрэг яг одоо язгуур утгахын үзэхээр зэрэг энэ бол устгах, эвдлэн сүйтгэх гэсэн тийм утгатай. Гэтэл яг язгуур нь зүгээр Монгол авиатай дөхүүлэх юм бол болдоо л гэсэн үг. Болох гэсэн санаа байдаг. Тэгээд болох халах гэсэн утгаараа abolish гэж ингээд таарч байна. Одоо admonish гэхээр зэрэг энэ бол зэмлэг анхааруулах гэсэн утгатай. Уг нь бол тэгтээ мандмин чи болоорой гэсэн тийм утгатай дүүгээд тогтоож болно. Тэгэхээр зэрэг мандминэ гэсэн Монгол хэллэгтээ тааруулаад хэлсэн мандминэ гэдэг юм чинь зэмлж байгаа юм шүү дээ. Гэт энэ үл admonish гэдгийг тогтоож болж байна. За гэтэл тогтоож болоход хэцүү ч юм шиг сонин үгнүүд бий. Жишээл abound гэсэн үг байна. За хэрв латин грек хэлнээс авсан ухтвар et гэсэн энэ ухтваруудыг бүгдийг одоо ойлгодог байвал уг нь чинь зөвхөн хоёр хүн үсгнээс бүрдсэн юм шүү дээ. Тэгээ энэний утгыг л мэдчих юм бол дараагийн язгуурууд юу вэ гэдгийг бид ялгадаг болно. За энэ жишээлбэл ab гэд und гэсэн үг байна. Англичууд энийг юу гэж тайлбарладаг гэхээр зэрэг одоо долгоосон юм гэж хэлдэг. Und гэдэг нь ундаарай гэж. Яг ундаарай гэж өчтдөг. Гэтэл яг ундаарай гэж монгол үгтэй төстэй юу вэ гэхээр зэрэг ундрахал гэсэн үг. Тэгээ abound гэхээр зэрэг ямар хэрв ab гэдэг нь бүр их илүү гэсэн санаа бид түрүүн префикс дээр үзэж ирсэн ab гэдгийн утга. Тэгвэл abuse гэхээр хэтрүүлэн хэрэглэх гэж хэлж байсан. Жишээн дээр үзсэн. Тэгвэл ундраад хэтрээд байна гэдэг чинь юу гэсэн? Илбэг дэлбэг байна гэсэн үг. Тэгэхээр илбэг дэлбэг гэдэг үг байдаггүй гэсэн үг байна шүү дээ. Одоо монгол хэлэнд бол маш тансаг баян учраас тухайн одоо юмыг илэрхийлэхдээ өөрийн оноосон нэртэй байдаг. Англи хэлэнд тийм юм байхгүй. Цөөхөн хэдэн нэршил авиаг язгуур болгоод урт талд нь нөгөө нэг 100 гаруй префиксүүрээ толгойг нь өөрчлөөл одоо жишээл префиксийг жишээл малгай гэж хэлж болно. Зүйрлэл гэх юм бол одоо загвар өмсгчиг нэг жилеп малгай өмсөөл нэг гэпхэн малгай өмсөөл сирсэн малгай өмсөөл ингээд солиод ахаар зэрэг одоо өөр дүртэй болцсон юм шиг ойлгодог. Хэрв бид язгууруудын бариад яваад байх юм бол англи хэлний маш олон үгийг одоо нэг язгуураас нь хөөгөөд префиксийн утгыг мэдчихвэл тэгэл бүх санааг бол баг гаргаад авчихна. Тэгэд ийм учраас энэ англи хэлний бид хэдэн талаас нь үзэж ийн гэхээр за нэгдүгээрт бол авиазын хувьд бол их дутмаг одоо юу их шиг үсгээ бол их тийм баг ач холбогдол өгдөг. Тэрэндээ та нарын жишээн дээр харсан error тэгээд тэрийг урд хойно оруулаад холчхороо зэрэг өөр үг болчдөг. Тэрийг дуудах гэдэг асуудал хүндрэлтэй байна. Тэгэхээр дуудах асуудлыг бид эхний ээлжинд төр орхичход яг бичгийн хэлээрээ яаж одоо ямар санаанууд яаж хувирч байна гэдэг дээр л анхаарлаа төвлөрүүлээд явчих юм бол аяндаа тэр дуудах энэ жишээлбэл Оксфордын тойл бичиг маань яг тэр үгийг дууддаг дуудлагатайгаа тэр транскрипт буюу энэ дуудлагын илэрхийлсэн өөр одоо үсгнүүдээр туслах үсгнүүдээр ингээд хилээд өгсөн байдаг учраас энд бол дуудлагыг бол оруулсангүй. За тэгээд цаашаа
За absorb. За энэ ямар хөвгтэй ойртсон байх вэ гэхээр absorb гэдэг бол ер нь шингээх гэсэн утгатай. Шингээж авах. Шингээх үйлдэл чи юутай холбоотой байд юм бэ гэхээр гол дандаа сорох үйлдэлтэй холбоотой байдаг. Аливаа юмд даав юмыг шингээгээд авлаа даавал тэр чинь сороод авчиж байгаа юм. Тэр бол физикийн үзэгдэл, сорох үзэгдэл байдаг. Одоо сорон авах, шингээх гэсэн санаа байна. За тэгвэл гэтэл түрүүнийг bound гэхээр нэг өнгө утгатай. Bound гэхээр ямар утгатай болох вэ? Бас л элбэг дэлбэг гэсэн санаа. За тэгвэл энэ үнэхээр энэ тойл бичиг дээр юу гэж байна харъя. За багш худлаа яриад байна уу? Заашгүй bound гэж харъя. За bound. За энэ юу гэсэн бэ гэхээр to exist in great numbers or quantities. Маш их олон тоо хэмжээгээр байх гэсэн байна. За их тоо хэмжээгээр элбэг дэлбэг байх гэсэн санаа байна. Тоо хэмжээ bound. За тэгвэл энэ язгуур нь юу гэсэн бэ гэсэн? Boundary гэдэг латин гаралтай. Boundary гэхээр Франц хуучин Францаар гарлан тийм boundary гэдэг юм байна. Латинаар bundare ч гэсэн магадгүй. Bundare за хальж урсах гэсэн санаа байна. За тэгвэл bundare гэдэг хоёулангийн салгасан байна. Эндээс ундарч долгиолон гэж гарах гэсэн байна. Долгиолон гарна гэж юу гэсэн үг юм бэ? Тэгээд цаана язгуур нь болохоор зэрэг ундараа гэсэн үг гэж. Тэгэхээр ундраад ингээд элбэг дэлбэг гараад ундраад бүр хит ундраад байна гэдэг чинь элбэг дэлбэг байна гэсэн үг үст. Тэгвэл банд энэ ингээд bound гэж оотой бичиж байна. Тэгвэл дараагийнх нь band гэхээр энэ юу вэ? Дахиад язгуурыг харъя. Бас л маш олон тоо хэмжээгээр бүр хэрэлт хүрэлцээтэй хэмжээнээс илүү гарсан гэж. Дэндүү их гэсэн үг байна. За энэ fish are abundant in the lake. Нууранд маш их загастай байлаа гэж байна. Тэгвэл энэ язгуур нь юу юм гэхээр бас л адилхан. Нөгөө л ундараа гэсэн санаа ч байж байна. Тэгэхээр бид энэ англи хэлний язгуурууд бидэнд одоо дөхөө утгатай санаа байж байгаа юм бол монгол хэлэнд тэр утга нь байж байгаа юм бол оноогод явчих юм бол олон үгийн утгыг олж болно. За өнөөдөр англи үгсийг тогтоох монгол сэдв хичээлээ маань 7 дугаар үгээр дуслаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.